Одоо бүгдээрээ энд харагдаж буй өрөөний төлөвлөлтийг давтах замаар зочид буудлын жигүүр төлөвлөе. Ингийн тулд дахин давтагдах уг өрөөг групплэх, mirror багжийн тусламжтай хэрхэн идэлгүүнүүдийг тулдах талаар авч үзнэ. Групп нь AutoCAD-ийн блоктой төстэй. Гэхдээ хамаагүй хүчирхэг гэдгийг анхаараарай. Тиймээс эх хичээлүүд дээр илүү дэлгэрэнгүй авч үзэх болно. Та групп үүсгэхдээ модель болон annotation элементүүдийг нэг группт агуулах боломжгүй гэдгийг анхаараарай. Тиймээс бүгдээрээ box selection-ээр зөвхөн эдгээр модель элементүүдийг сонгоод create panel дээр create group багжийн тусламжтай групп үүсгэе. Тэгээд hotel layout 2 beds гэж нэр өгөөд OK дээр товшъя. Ингээд Revit маань группийн маань их цэгийг автоматар таны сонгосон элементүүдийн төвд байршуулдаг байгаа. Групп үүсгэснийхаа дараа тухайн их цэгийг байнга хатуу цэг дээр байршуулж хэвшээрэй. Ингийн тулд тухайн цэг дээрээ маус нэгээ дарж ирээд шаардлагатай газараа байршуулах хэрэгтэй. Нэгэнт групп үүсгэсэн бол architecture эсвэл structure табын модуль панел дээр байршиж буй модуль групп багж дээр товшоод гарч ирэх нэмэлт сонголтуудаас place модуль группийг сонгоорой. Групп нь бусад family-ийн адил тодорхой төрлүүдтэй учраас өөрт шаардлагатай төрлийг сонгох хэрэгтэй. Энэ удаа бүгдээрээ өөрсдийнхөө үүсгэсэн hotel layout 2 beds-ийг сонгоё. Тэгээд энд маус нэгээ товшоод байршуулъя. Ингээд бидний маус нэгээ товшсон газар төслийн маань их цэг байршиж байгааг анзаарч байгаах. Тиймээс их цэгээ байнга хатуу цэг дээр сонгох нь чухал гэдгийг анхаараарай. Бүгдээрээ S-гээ дараад багжаасаа гаръя. Тэгээд шинээр үүсгэсэн группээ толдъё. Ингийн тулд группээ сонгоод Mirror Peak Access багжийг сонгоё. Та эдгээр modify багжуудыг ашиглахдаа Options bar дээр тохиргоонууд руу байнга анхаарлаа хандуулж сурах нь тохиромжтой. Энэ тохиолдолд бүгдээрээ шинээр хуулбарлахгүйгээр толдох сонирхолтой байна. Тиймээс copy хэмжигтийг авъя. Mirror Peak Access багж нь одоо байгаа элементүүдийн заагч гадаргуу ирмэгийг сонгох замаар толдох үйлдэл гүйцэтгэхэд тусалдаг. Бүгдээрээ уг ханны дурын ирмэг дээр маус нэгээ товшоорой. Ингээд таны сонгосон ирмэгийг тэнглэгээ болгож толдож байгааг анзаарч байгаах. Тэгээд шаардлагатай хэмжээнд зэрэгцүүлье. Ингийн тулд align багжаа сонгоод уг ханны төв дээр маус нэгээ товшоод уг ханны төв дээр маус нэгээ товшъя. Дараа нь уг ханны төвийг уг ханны төвтэй уулзуулж өгье. Ингээд Revit маань эдгээр тодотгосон ханууд хоорондоо давхцлаа. Та CAD Geometry багжийн тусламжтай тэдгээрийн давхцлыг засах эсвэл аль нэг группэд агуулгадж буй ханыг табын тусламжтай сонгоод хасах боломжтой гэсэн шийдлийг санал болгож байна. Бүгдээрээ S-гээ дараад багжаасаа гаръя. Тэгээд хулганыхон курсорыг дурын нэг группийн элементүүд дээр авчиад тухайн элемент биш групп маань идэвхжиж байгааг анхаараарай. Өөрөөр хэлбэл тухайн группт хамааралтай бүх элементүүдийн гадуур цэнхэр тасархай зураасаар хүрээ харуулж байна. Энэ үед нь маус нэгээ товших юм бол тухайн группийг сонгоно. S-гээ дараад сонголтоо болиулъя. Харин группэд агуулгаж байгаа элементийг сонгохын тулд tab товших замаар шаардлагатай идэлгүүнээ идэвхжүүлж сонгох боломжтой гэдгийг анхаараарай. Бүгдээрээ хулганыхон курсорыг давхцсан ханууд дээрээ аваачаад таба товшоорой. Ингээд нөгөө группийг идэвхжүүллээ. Ахин таба товшоод группэд агуулгадж буй ханыг идэвхжүүллээ. Сонгоё. Ингээд бидэнд анхааруулга гарч ирж байгааг анзаарч байгаах. Өөрөөр хэлбэл энэ түрүүн бидэнд заасан анхааруулга байгаа. Хоосон газар маус өрөө дараад Select Previous-ийн тусламжтай сүүлд сонгосон элементээ сонгоё. Тэгээд сонгосон ханаа группээс нь хасахын тулд уг тэмдэглэгийн дээр товшоорой. Үр дүнд нь энд зааж байсан анхааруулга шийдэгдлээ. Бүгдээрээ S-гээ дараад сонголтоо болиулъя. Өөрөөр хэлбэл та бүхэн аль нэг группийг сонгоод
муу багжийн тусламжтай зөөх юм бол таны сонгосон хаан тухайн группээс хасагдсан байгаа. Хүсвэл та бүхэн группээ сонгоод Restore All Excluded-ийн тусламжтай буцааж сэргээх боломжтой гэдгийг анхаараарай. Бүгдээрээ Ctrl+Z 2 удаа давшаад хийсэн үйлдэлээ буцаая. Тэгээд баг зэрэг холдуулаад группүүдээ сонгоод эсрэг талд нь mirror-дож байршуулъя. Ингийн тулд бүгдээрээ шаардлагатай тэнхлэг болохуйц эдлхүүнийг зааж өгөх ёстой. Харамсалтай нь коридор гаргах тэнхлэг алга. Тиймээс бүгдээрээ энэ удаа Mirror Drive Access багжийн тусламжтай шаардлагатай тэнхлэгээ зуръя. Мөн энэ удаа хуулбарлахыг хүсэж байгаа учраас копиг чагталснаа шалгаарай. Тэгээд та бүхэн түр хэмжээний тусламжтай коридорынхоо таалга рууны тааруулж болно. Гэхдээ энэ нь төвөгтэй учраас баг зэрэг зайтай дурын нэг газар маус нэгээ тушаад хэвтэй чиглэлийн дагуу тэнхлэг зуръя. Баталгаажуулах үүднээс Shift-ийг дарж аваад маус нэгээ тушаарай. Үр дүнд нь бүгдээрээ амжилттай шинэ хуулбар үүсгэлээ. Үүсгэсэн хуулбаруудаа сонгосон байгаа тохиолдолд Options bar дээрх Active Dimension-ийн тусламжтай түр хэмжээнүүдийг гаргаж ирье. Тэгээд тухайн түр хэмжээн дээр маус нэгээ тушаад коридорынхон зайг зааж өгье. Одоо бүгдээрээ дурын нэг өрөөнд засвар өөрчлөлт хийвэл тухайн өөрчлөлт маань бүх ижил группийн төрөл тусгаагдах болно. Бүгдээрээ дурын нэг группийг сонгоод Edit Group дээр товшоод айл нэг сандлыг устгачаарай. Тэгээд Finish дээр товшъя. Үр дүнд нь бусад ижил төрлүүд дагаж өөрчлөгдөж байгааг анзаарч байгаах. Хүсвэл та группийг өөр группийн төрлөөр солих боломжтой. Ингэхдээ их цэгүүд нь хоорондоо тохирч байх ёстой гэдгийг анхаараарай. Энэ тохиолдолд би нэг ортоо өрөөгөөр солилоо.